Сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ ярьж өгөх кино маань Солонгосын Love and the Big City буюу Их хотын хайр гэх нэртэй 2024 оны бүтээл юм. Энэхүү киноны зохиолоор ижил нэртэй олон ангид киноч бас байдаг. Олон ангид киног ярихад их цаг орж, бичлэгч бас олон хэсэг болж орох байсан болохоор нэг ангид хувилбарыг нь ярьж өгөхөөр шийдлээ. IMDb дээр 7.5 үнэлгээтэй байдаг. Тэгэхээр үзэгчдээс нэлээдгүй гайгүй үнэлгээ авсан байна. Кино маань 2 гол дүртэй ба жүжигчин Ким Го Юн нь Джейхи гэх нэртэй эмэгтэй дүрийг, жүжигчин Стив Сан Хён нь Хён Су гэх залуугийн дүрийг бүтээсэн байна. За ингээд интроны дараа кинонд орцгоё. I'm the motherfucking Ashhorchlis house. Өргөнгөмөд юутэнтэй цанц full body bounce. За кино маань Хён Су дээвэр дээр гарч ирэн хормын даашинтай зогсож буй Джейхи дээр ирснээр эхэлнэ. Ингээд үзэгдэл солигдож өмнөх цаг руу шилжиж тэдний 20 настай үе буюу анх танилцж байсан үеийг харуулна. Хён Су нэг автобусанд сууж хөдөлдөгч гинэтхэн урд нь Джейхи мопедтай гарч ирэн автобусыг зогсоож суудаг. Ингэж тэд бие биентэйгээ анх удаа харц толгорно. Тэднийг зааланд ямар нэг үдшилэг хийж байх бөгөөд Франц хэлний сургалтын ангийн танилцах үдшилэг бололтой. Уур амьсгал, харилцаа зэргээс анзаарахад ихэнх ирчүүд манай Джейхид унаж тусч харагданаа. Харин манай Хён Су Франц хэлнийхээ багш буюу Оливертэй нэгэн зохиолчийн талаар ярилцаж суудаг. За ингээд маргаашулж манай Джейхигийн талаар цуурхал гарна. Охтууд нь түүнийг Оливер багштай явдаг, уулздаг гэх зэрэгээр ховж ив яриад ирчүүд нь болохоор манай Джейхиг өөрийн болгоно л гэж идэг. За ингээд шүн болж нэгэн клубын гадаа Хён Су нэг хүнтэй үнсэлцээ зогсож байхад нь Джейхи ирээд мөрнөөс нь татаа та хоёр бүр нэгнийгээ идэхнэ гэсэн чинь Хён Сутай үнсэлцэж байсан хүн нь нөгөө Оливер багш байдаг. За ингээд эвгүй байдалд орсон Оливер ч яваад өгдөг. За ингээд тэдний хооронд нэг эвгүй харилцаа яриа үүсээд Джейхи ч нэхэн бодлого хамтдаа ууя гэтэл Хён Су би охтуудтай уудаггүй гэдэг. Джейхи ч дахиад хамт нэг багуулж даалгавраа хийгсэн ч Хён Су дургу зайд яваад өгнө. За ингээд Хён Су гэртээ ирж Оливер руу мессеж ичижсэнаа гинэтхэн нийтээс өөрийн хүслийнхээ эсрэг бэлгийн шиг хандлага илэрхийлэх мөн хэрхэн өвдөлтгүйгээр амиа хорлох вэ гэж хайдаг. Бэлгийн хандлагаасаа болоод жоохон хэцүүхэн л байдаг бололтой. За ингээд маргааш болж Хён Су ээжээсээ мөнгө асууж Америк явж амьдран тэгээд дараа нь Франц явна гэтэл ээж нь түүнийг чи зүгээр цэрэгт явуулдаа л гэдэг. За ингээд Хён Су сургууль дээр иртэл сурагчдын дунд багш Оливерийг нь гей гэдгийг мэдсэн, түүнийг харсан гэсэн яриа тархсан байдаг. Нэг сурагч Оливер багш яг иймэрхүү залуутай явж исэн гэдээ ярьж байхдаа Хён Су руу заагаад манай хүнийг бараг таних гэж байхад нь Джейхи ирээд өчигдөр би галагч аваад явчихжээ. Би өглөө чамайг бодож инээд сэрлээ. Ингээд өчигдөр явдал гээл юм яриад манай хүнийг илчлэгдэхээс аварч байгаамаа. Энэ асуур нь Хён Сугийн биш юм байл л те. За ингээд шөнө болж Хён Су нэгэн гей бааранд байхад нь нэгэн бартендер залуу түүний галыг сонирхож хаанаас авсан бэ гэж асуухад нь Хён Су минийх биш ээ гэдгээ хэлнэ. Бартендер залуу түүнд 2 текила шот өгье. Надаа асаагур өгч гэтэл манай Хён Суч нэг хийхэн бодлого галаа өгөөд 2 шотоо татчихад яваад өгдөг. Энэ үед утсанд нь ангийнхан хүүгүүдийн групп чатан дээр мэдгдэл ирдэг. Ороод үзсэн чинь нэг эмэгтэй нүцгэн зураг байдаг. Тэр зургийг нь хүүгүүд Джейхигийн нүцгэн зураг байна. Бат гээл битүү чат явдаг. Хён Суч өнөх групп чатнаас шууд гараад эргэж бартендер очоод 2 текила шотныхоо мөнгийг үлдээгээд асаагаараа аваад явдаг. Ингээд маргааш болоход ангиар нь дүүрэн Джейхигийн нүцгэн зургийн талаарх яриа гарсан байдаг. Бүхэн дээрээ мингтэй бас жижиг сайзын байна гэдэг. Түүний гар утсанд хүртэл өнөх зургийг явуулж доромжилсан өнгөстэй мессеж ирдэг. Джейхи ч анги руугаа орж шалгалтаа өгчгөөд гарах гэж байтал түүний араас хий нэгний шүгэлддэг. За ингээд тэрийг гарах гэж яснаа эргэж самбарын өмнө очоод шууд л бүгдэнд нь хөхөө үзүүлээд энд минг байхгүй тэгээд ч A size энтергээд уурлагаараа явчихдаг. За энэ мөчөөс хойш түүнийг галзуу өлгчин гэж дууддаг болсон гэдэг. Тэр сургуулиас гараад тамхи татах гэж байхад нь Хён Су ирж хамт юм уу гээд аваад явдаг. Ингээд тэд нилээд хэдэн өдөр шоудна. Манай Джейхи бүр нөгөө мопедо хүртэл зарчдаг. Зүр шоудах гээд. За бараг шүн бүрэл шоудаж шинэ оноо хүртэл хамтдаа бааранд гаргадаг. За ингэснээр галзуу өлгчин гей залуу хоёр найзлаж тэдний хамтын галзуу амьдрал эхэлж байгаамаа.
За ингээд хэсэг хугацаа өнгөрч Хянсуу манай Жэхигэнд байж идэг. За тэд өчигдөр оройн шоуцсан бололтой нилээд шаардсан байдалтай гой мэдээд ярилцаж байдаг. Хянсууч ингээд би Парис руу явмаар Парист гей хүмүүсийг ялгардаг гэсэн нь мөн болов уу гэх зэрэгэд нилээдгүй юм ярина. За Жэхи харин манай аав ээж хоёр намайг ерөөсөө тоодоггүй. Намайг ерөөсөө хайхардгүй би ингээд ер нь нилээ эртнээс биеэ дааж амьдарч ихэлсэн гэтэл Хянсуу хариуд нь манай ээж харин намайг огт тоодоггүй байсан ч болоосоо зүгээр л надад мөнгө өгж байхад л хангалттай гэдэг. Жэи харин нэгэн дээжи залуутай очоор уулсан байх бөгөөд Хянсуу уцыг нь аваад 100 зээлчгээгээд ütсэн чинь нөгөөх нь таг алга болчдөг. Ингээд Жэхи ч өнөх дээжи залууг ямар таг гарвэ жавар арчаагүй юм бэ гэнтэр гэж бодож явж байгаад бөмбөгөнд зохиолчнаа. За нэг залуу хурж ирээл уучлаарай энтер гэж ирсэн чинь Жэхи шууд анхны харцаар өнөх залуу дурлждаг. Ингээд Жэхи ч сая танилцсан залуутайгаа болцоонд явахаар болж Хянсуутай хамт дэлгүүр хийсдэг. Орой болоход Хянсуу нэгэн хосоо олох үдшилтэд ирсэн байдаг. Хүмүүс түүнтэй ярилцах гэтэл дотор нь муугаараад босоод явах замдаа нэг залуугийн гутлан дээр нь бөөлжчихдгөө. Хянсуу хараад "Оо, Гүчигийн гутал байна" энэ гэл. За энэ залуу бол Сухо. Бос нь бүгд л түүний бөөлжснөөс болж ингээд ширээнээс босоод зогтоож байхад Сухо харин түүнд сайхан ханддаг. За ингээд тэд танилцаж хамтдаа зочид буудлаа ороод тэгээд умба. Хянсууч их аз жаргалтай байгаа харагданаа. Тэгээд уцаа авч Жэхи рүү над руу залга гэж мессеж өчтдөг. Яг буруу жоох ер нь брокколи юм байна л та. Гүчигийн гутал хараал ингээл гоё гайхч майхаал тэгснэ Жэхигийн өмнөөс нөгөө дижи залуу руу мөнгө зээлхөө өдрөгчжээл тэгэл ээжээсээ бас зүгээр надад мөнгө өгч байхад болоо энэ төр гэж боддог. За тэр жах. За ингээд тэд уцаар ирж Жэхи өнөөх залуутайгаа болцсон талаараа бас ярина. Надаас хөдөлж болох уу гэж асуусан хөөрхөн байгаас дээ энэ төр гэсэн чинь Хянсуу хариуд нь за тэгвэл та хоёр баг хол явахгүй гэсэн үг дээ энэ төр гэл. Ярьж байхад нь Сухо гарч ирснээр Хянсууч би харихаар болчлоо гэдэг. Сухоч би чамайг хөргөөд өгье гэснээр тэд автобусаар Хянсууг хөргөж болдог. За автобусанд ч бас жоох романтик гэх үү эсвэл тийм awkward эвгүй байдал үүсдэг. Ингээд Хянсууг ирсний дараа Жэхи түүнээс Сухогийн талаар асууж эхэлнэ. Тэр ямархуу залуу юм бэ? Хөөх юм уу энэ төр гэл. Харин Хянсуу хариуд нь би түүнтэй ахиж уулзахгүй гэж хэлдэг. Жэхи гайхаал тийм сонин залуу байсан юм уу? Чамд эвгүй байсан юм уу гэж асуухт нь үгүй харин ч гайхалтай байсан гэж хариулна. За ингээд үзэгдэл солигдож Жэхи өнөөх залуутайгаа гэртнээсээ балааг нь авч байтал нөгөө залуугийнх нь ээж нь аялалд явсан байх ёстой байсан ч ягаад шим гэртээ эргээд ирчихдэг. Жэхи ч өөрийгөө танилцуулъягээд гарах гэтэл өнөөх залуу эсэргүүцэж сандарсандаа түүнийг орондоо агаараа нуучдаг. Ингээд ээж нь чирч хүүгээ өстө эрхлүүлж өгдөө. Миний хөөрхөн хүүлгэн өрөөг нь цэвэрлээд өгөөлгэн тэгсэн чинь нөгөөх нь бас миний хөөрхөн ээж та ядарчнаа би өөрөө хий энэ төр гэд хэлээ хазаж ирэл л дээ ярьж өгнө. Жэхи ч оронд ор өстө энэдэ барьж яднаа. Тэгээд ээж нь миний хүү эмээ ухаа марцчихсан байна лээ. Яваад уугаа тэр ээж нь цэвэрлээд хийгээд хүүхдээ гараад явуулчихна. За ингээд ээж нь тоос орогчоор өрөөг нь цэвэрлэж байхдаа Жэхигийн юупгийг соруулаад бүр ханц татаа иччихдгөө. Ингээд оройлчулж энэ явдлыг сонссон Хянсуу өстө татаж унтлаа инээ. Жэхи ч тухайн залуутай дахиж уулзгааргүй болсон байдаг. Тэд ярилцаж байх өгөөд Хянсуугийн утсанд Гүчи гэдэг хаягнаас амралтын өдөр завтаа юу уулзъя гэсэн мессеж ирдэг. Энэ мэдээж Сухо. Хянсууч эргүүлж мессеж бичдэг. Тэд ийхүү ярьсаар Жэхи дотор хувцас олохгүй талаараа ярьж балкон төрөө хайтал цонхныхын цаана нэг залуу байж идэг. Хянсуу тэрийг нь хараад ойролтол тэд гуруулаа цочоод өнөөх залуу доош унчихдаг. За ингээд эмнэлэг цагдаагийнхан ч ирдэг. Өнөөх залуу цагдаа нарт би зүгээр л муур хайж байсан маа гэж хэлээд эмнэлэг рүү явдаг. Жэхи харин тэр залуу тэр муу гаж донтон миний дотоожийг авснаа гарцаагүй. Та нар гэрт нь очиод нэгжлэг хий айгуул тэнд миний дотор утас байгаа энэ төргээ цагдаа нарт хэлдэг. Цагдаа нар ч хариуд нь нотлох баримт байхгүй болохоор ерөөсөд их боломжгүй одоо яах ч аргагүй л өнгөрдөг. За ингээд манай Жэхи ганцаараа ингээд эмэгтэй хүн амьдрах хэцүү гэдгийг ойлгосон болохоор ч тэр юм уу Хянсууг татаж Хянсууч түүнтэй хамт амьдрах бас дуртай байгаа болохоор ингээд хамт амьдрахаар болдог. Байрны төлбөрөө хувааж ийнгээд их сүрхий гэрээ энтер хийнэ. Хянсууч хамаг хувцас аваад тэднийд ирдэг.
Ингээд тэдний хамтран амьдрах өдрүүд эхэлж байгаамаа. За ингээд хэсэг хугацаа өнгөрч тэд сургууль руугаа хэлдэг зүйлсийг ярилцаж алхдаг. Жихий ч сургуулийнхаа гадаа нэг залуутай өөдөөдөөсөө хараад энийгээл зөргдөг. Жихигийн ээлжид нэг нь болцоо залуу бололтой. Хянсуу харин түүнийг анзаарч чи тэрнийг яагаад найз залуу энэ гэж дууддаг юм бэ гэж асуудагч харилцаа нууцлаг байхдаа халах вэ энэ гэл яваад өгдөг. За ингээд оройчулж Хянсуу нэгэн ажилд орсон байдаг. Маа залууч хариуцлагатай хүн болж та янз нь. Түүнийг ажил дээрээ байхад нь суухаа хурж ирээд түүнийг сургуулийн наадам дээр ирэх үү гэж асуудаг. Гаднаас Жихи орж ирснээр суухаж түүнийг ирээрээ гуйж байна гэж хэлээд шууд гараа авчихдаг. Жихи ч харьцдаг залууга миний дуудлагыг авахгүй гайрнээ өөр нэг эмэгтэй зурган дээр лайк дараадах юм. Сони юм аа энэ гэсэн чинь Хянсуу тэр чамайг хуурч байна. Та залуугаас яг одоо сал гэж хэлдэг. За мэдээж шууд ингэж хэлээл тэгэл юугаас салчих вэт. За ингээ маргаашуулж Жихи ч өнөх залуутайгаа уулзаад байж идэг ба өнөх лайк дарсан эмэгтэйгээ миний ихч гэж хэлдэг. Тэгснээ бөөн уруулаад чи надад итгэдэггүй юм байна энэ гэж яснаар гинэтхэн л чи ингэхээр хамаагүй хөөх юм а гэж хэлдэг. Ингээд орой болж манай хоёрч хоорондоо уулзаад ярилцаж суудаг ба Жихи ч нөгөө залууга бодож инээ гэл би дурлцсан юм шиг байна. Түүнийг санаад байна гэл хоорондоо хайр дурлалын талаар ярилцсан. Үзэгдэл сэрэгдэж сургуулийн наадам болж байдаг бөгөөд Жихи ч нөгөө залуу руугаа залхатал багш бас ангийнхан ирж байгаа гэсэн хийх юм их байгаа болохоор завгүй байна л гэж байна. Очиж туслах уу гэхт нь хэрэггүй л гэдэг. Тэр залуу нь энэ фестивал дээр бас ямар нэг арга хэмжээ зохион байгуулж байгаа л да. Жихи ч илүү юм бодлого дуусгараа хэлээрээгээд буцаад тасалдаг. Ингээд Жихи сюрприз барихаар нөгөө залуугийн байгаль газар нь яваад очтол нөгөө залуу нь харангуйтаа шууд сандраад эхэлнэ. Тэнд нь өнөөх лайк дараацсан охин буюу нөгөө өөрийгөө ихч гэж хэлсэн тэр эмэгтэй нь сууж идэг. Жихи ч тэр эмэгтэй рүү шууд очиод сайн байна уу та түүний ихч нэгсэн байхаа гээл танилцахад таатай байна гэж хэлдэг. Тэгэл нөгөө залууч нь гинт уурлаад би хизээ түүнийг ихчийгээ гэж хэлсэн энэ гээл нөгөө охин харагдаал. Тэр эмэгтэй тэгээд найз охин нь байсан болж таардгүй. За ингээд найз охин нь ч уурлаад яваад өгдөг. Ингээд тэрүүгээр нэг бөө юм болноо. Нөгөө залууч манай Жихиг чам шиг охинтой угаасаа хин үерхвтэй энэ гээл. Жихи ч тэгээд ууралсандаа аяхтай юм өөдөөс нь цацсан чинь нөгөө залууноос зөрүүлээд дээрээс нь асгачихдаг. За энэ хооронд манай Хянсуу суухатаа уулзахаар эртэл Жихи түн рүү залгаад өнөөдөр Итеваныг жинхэнэ самрыг чи хүрээд ир гэдэг. Хянсуу хариуд нь би нэг хүнтэй уулзчаад яваад очиё чи төрүүлээ очоо байж гэж хэлээд ярилцаж байтал нөгөө суухогийн байсан газар буюу одоо тэр ижил хүснүүдийн клуб дээр ижил хүснүүдийг эсэргүүцдэг хэдэн танхаа гарууд хурж ирээд тэр хавьяастай самарч өгнөө. Манай сургууль дээр ийм юм байх ёсгүй гэл хамгийн минь ураагаал. Тэгээс үлдээ бүр хоорондоо зодтолдог. Хянсуу ч очиж зодооныг салах гэж байгаад өөрөө бас зодуулчихдаг. За ингээд Жихи нэг баарнд ганцаараа согттлоо угаад Хянсуу руу залхатал уцаа авдаггүй. Жихи тэр нэг залуу ирээл яриа өднөө. Манай Жихи харин Хянсууныг удахгүй ирнэ гэд өнөх залууг явуулдаг. Хянсууч суухатай ярилцаад юун Жихи дээр очих. Жихи ч уух юмаа дуусгаад байж итэл өнөх залуу дахиж эргэж ирээд түүнийг уух юмар дайлна. Ингээд өглөө болсон чи манай Жихи нөх баарнд байсан залуутай хамт сэрдэг юм да. Сандраал хамаг хувцас өмсөөл шууд харнаа. Гэртээ иртэл Хянсуу харин юу ч болсон шинж унтж ийд юм да. Ингээд тоорондоо маргалдаж өгнөө. Нэг өстэй Жихич хайр дурлалсан чамд нөхөрлөөс илүү чухал байна уу? Би чамайг бүхэл шүнжин тэр баарнд хүлээсэн. Чи ирнэ гэж хэлчихэд ирсэнгүү гээл. Хянсуу харин надад бас очихгүй байх шалтгаан байдсан байгаас тээ. Би ч бас өөрийн хувийн гэсэн тийм ажилдаа дандаа чамтай ингээл хамт байгаад чадахгүй гэдэргээл хоорондоо нилээн хэрэлдэнэ. Тэгснээр гинэтхэн чамд ямар нэг юм болсон юм уу гээл нөгөөх нь хин чиний нүрийг юм болгосон энэ тэргээл эвлэрчин. За ингээд хамтдаа хооллож байхдаа Хянсуу өөрийнхөө талаар ярьдаг. 9-р ангид байхдаа өөрөөсөө анхны хүнийг крашлж байсан. Тэгээд өөрсдийнхөө нэрийг оруулж өгүүлэг бичсэн байдаг. За манай Хянсуу маань ерөн чөлөө цагаараа өгүүлэг бичих их дуртай өөрийнх нь хобби нь. За ингээд тухайн өгүүлэг дээрээ гадаа үнсэлцэж байдаг яг тэр хэсгийг нь ээж нь олоод уншчихсан байдаг. Дараагийн өдрөөс ээж нь өглөө болгон сүм дээр очиж
Хянсууны төлөө залбирдаг байсан. Хянсуу амиа орлохыг ч бас оролдож байснаа түүнд хэлдэг. Жихи ч мөн бусдаас онцгой байсныхаа төлөө гадуурхагдсан нэгэн түүх ярьдаг. За ингээд үзэгдэл солигдож Хянсуу унтаад сэрэхдээ гарн дээр нь шивээс байхыг хардаг. Жихигээс очоод юу болсныг асуудал өнгөрсөн шин согт байхдаа тэд нэрнийхээ өсгүүдээр хос шивээс хийлгчихсэн байдгаа. Манай Хянсуу шивээснээсээ болоод нэлээд хямарнаа. За ингээд үзэгдэл солигдож Хянсуу өөд болсон аавдаа зориулж ээжтэйгээ банш хийж байдаг. Тэд баншиг зураа аавынхаа талаар болон өөрсдийнхээ талаар ярилцж байдаг. Ээж нь ч мөн ахаад л цэрэгт яв гэж хүүгээ ятгадаг. За ингээд ярилцаж байтал Хянсуугийн утас дугарч үзэгдэл солигдсноор Жихи, Хянсуу хоёр нэг эмнэлэгт байх бөгөөд манай Жихи маань жирэмсэн болсон байдаг. Эмчтэй хүүхдээ ахуулъя гэж хэлэхэд эмчин түүнийг загнаад тэр хаваар нэгэн болно. Ингээд Жихи ч гараад гүйчихдэг. Араас нь Хянсуу гараад очтол Жихи сэтгэлээр унаад уйлж гомдлол одоо яах вэ? Би одоо юу хийх хэрэгтэй вэ гэж бөө юм болно. Ингээд үзэгдэл солигдож Жихи ч амьдралын хэм маягаа өөрчилж хичээлдээ анхаарахаар шийдсэн байдаг. Яа тэр хүүхдээ бас ахуулчихсан юм шиг байлаа л дээ. За ингээд Хянсууч өгүүлэг бичих хоббигоо өргөлжлүүлж жижиг тэмцээнд хүртэл төрүүлсэн байдаг. Сургууль дээр нь тэр хоёрыг хамтдаа амьдардаг, мөн үр хөндүүлсэн гэх ярианд тархсан байдаг. Ингээд Хянсуу Сөхөтэй уулзаж байх бөгөөд Сөхө түнд чи ингэж болохгүй, чи ингэх юм бол ганцаардлаас олж өхөн штэ энэ төр гэд нилээдгүй үл ойлголцсон яриа өрнөдөг. Хянсуу хариуд нь би тийх болно, би ингэн тийм болохоос чи өөр дэжгүй залуутай уулзаж жаргалтай байгаарай л гэдэг. Хянсуу ээжигээ хэлснээр цэрэгт явхаар болсон нь тэр ээжилтэй. Жихи ч эндэг сургуулаа орхиж Австрали руу сурахаар явдаг. За ингээд манай Хянсуу ч цэрэгт байх бөгөөд Сөхө манай Жихигийн нэрээр түн рүү захиа илгээдэг болсон байдаг. Жихигээс мөн хоёр шалдан залуугийн зурагтай захиа ирсэн байдаг. За ингээд өдөр хоног өнгөрсөөр Жихи сургуулаа төгсөж ажилд орж Хянсууч мөн цэргээсээ халагдаж ирдэг. Ингээд тэд уулзснаар үзэгдэл солигддог. Хянсуу маань нэгэн барилга дээр ажилладаг болсон байна. Орой болсноор Хянсуу нэг газар ортол тэнд нь захирал нь өөрөө бартендерээ хийж байдаг нэг тийм газар байна. За ингээд нэг текила захиалаад яг уух гэж байтал гаднаас Жихи орж ирээд үгийн зөрөөгөл хундахтай архийг нь уучдаг. Тэгснээр хоёулаа энд суухгүй гарч буу худалдаж аваад манай менежерийг буудъя гэж ажил дээр их л стрессцэн бололтой. Тэгтэл өнөөх лаунжийн захирал нэрийн хуудасаа түүнд өгөөд хэрвээ түүнийг буудахаар бол надад хэлээрэй гэж хэлдэг. Нэрийн хуудсан дээр нь өмгөөлөгч Ким Жисок гэж бичсэн байдаг. Өмгөөлөгч Ким Жисок манай Жихи хоёр хоорондоо их л жохтой харилцснаар үзэгдэл солигддог. За ингээд нилээдгүй хэсэг хугацаа өнгөрсөн бололтой Хянсуу маань шинэ ажилд орохоор өчнөө газар очиж уулзсан ч бүтлгүйддэг. Тэд бүгд хоол идэж байдаг ба Жихиж менежерөө муулсаар харин манай Хянсуу Сөхө хоёр өнөөх өмгөөлөгч Кимд өөрсдөө гей гэдгийг мэдэгдэггүйсэн юм байлээ. Тэгэл яг баригдах гал бас бөө юм болноо. Өмгөөлөгч Ким Жихийг одоо уух хэрэггүй дэгээд гарыг нь барихад тэдний ядам хуруунд хос бүгж байж идэг. За ингээд Хянсуу Сөхө хоёр маань харж явахдаа Сөхө одоо илчлэх цаг нь болсон гэж би бодож байна. Би өөрийнхөө ихчэд аль хэдийн хэлчихсэн гэдэг. Тэгтэл манай Хянсуу харин уурлаад би ерөөсөө тэгж хэлэхэд бэлэн биш байна. Чи одоо зүгээр явдаа одоо хангалттай гэж явах гэсэн чинь Сөхө бууж ирэл. Надад салах чамд ийм амархан юм уу гэл. Сөхө бол далд байхаас залхсан. Хянсуу харин илчлэгдэхээс айсан байдаг. За ингээд тэд өөр өөрсдийн замаа хөөдөг. Үзэгдэл солигдож манай хоёр дэлгүүр хэсэж байх ба Жихич гэрлэх санал авсан. Тэгэд би бодъё гэж хэлсэн гэж түнд хэлдэг. Хянсууч үүнийг нь сонсоод өөрийнхөө амьдралын талаар бас бодож юм орноо. Хянсуу гадуур зохиолоо бичээд сууж байтал Жихигээс мессеж ирдэг. Танаа хийж ирчихсэн хурдан гэртээ ирээрэй гэсэн мессеж байдаг.
За ингээд манай хүнж гэртээ яваад очтол Жэхи ээж хоёр нь аль хэдийн танилцчихсан хоол иж идээд л ингээд дундаа орчихсан сууж байдаг. Борооч тэгээ сандраал ээжээ би тайлбарлая. Энэ эмэгтэй бол гэл яг хэлэх гэсэн чинь ээж нь өөдөөс нь ээж нь мэднэ чиний сайн эд шүү дээ энэ төр гэл уур амьсгал айгүй айтайхан байдаг. За ингээ ашгүй ээж нь түүний гей гэдгийг бүр мөсөн хүлээн зөвшөөрчээ гэтэл явхаасаа өмнө би чамайг хэвэн болно гэдэг чинь итгэж байсан юм а гэж хэлээ яваад өгдөг. За тэгээ шөнө болоод унтах болсон чинь манай Хянсууны өрөөнийх нь халаалт байдаггүй. Тэгсэн Жэхи энд ирээд хамт унтаа гэж хэлээд тэр хоёр хамтдаа унтдаг. Ингээд өглөө олж Жэхич найздаа ирэхлээр нуруунд дээр нь гар зүүгдээд үүднээсээ сүү авах гээд хамт явж байтал яг энэ үед нь өмгөөлөгч Ким ирж таардаг. Ким гинэтгэн шууд уурлаад л манай бороор зодоол Жэхич тайлбарлая гэсээр түүнийг гей гэдгийг нь хэлчихдэг. Ингээд Жэхич убаага дагуулж гараад ярилцдаг. Кимч түүнийг хөөж явуул энэ гэж уурлаа. Тэгсэн чинь Жэхи тэсэлгүй салъя гэж хэлээл гараад явдаг. Түүнийг юусоо гей гэдэгт нь итгэдэггүй. За ингээд эргээд гэртээ иртэл Хянсууч хувцаа баглаад явах гэж байдаг. Би өөрийнхөө ээжэд ч хэлж чадаагүй. Тэгэхэд чи яаж тэр мөн овшид намайг гей гэдгийг хэлж чадчихна гэж уурлаа. Манай Жэхи өөдөөс нь би маргааныг зогсоох гээл тэгсэн штэ гээл аргалаа тайлбарлаа зөндөө юмэлсэн ч ууран тайлагддгүй. Ингээд тэд маргалцаар Хянсуу яваад өгнөө хөрхий. Өдөр хоног өнгөрсөөр манай хоёр талд ямарсоо л байдаг. Хянсуугийн ээж нь түүний нуруунд дээр гараа тавьж залбирал уншиж байхад нь Хянсуу өөрийгөө гей гэдгийг ээжтэй хэлчихнэ. Ээж нь юу ч хэлэлгүй гараад явдаг. Маргааш нь ээж нь гэрээсээ кино үзэхээр явлаа гэд нилээн шөнө гараад явдаг. За ингээд шүн дундчулж Хянсуус ирээд ээжигээ хайтал ээж нь нойлын өрөөндөө ухаангүй өвтөж байдаг. Ингээд Хянсууж ээжигээ амиа оруулчихлаа гэд эмнэлэг рүү залгатал ээж нь зүгээр л нилээдгүй вайн уугаад тэрийг өөр дээр бас асгачихсан байж таардаг. Ингэж ээжигээ оронд нь оруулаад цүнхийг нь хартал ээж нь Call Me By Your Name гэх киног үзсэн байдаг. За энэ нь бас нэг гей хүмүүсийн тэдний хайр дурлалын тухай гардаг кино. За ингээд маргааш болж Хянсуу Сухогийн ажил дээр ирдэг. За ингээд тэр хоёр нэгэн кафед суугаад ярилцдаг. Хин хинт нь хэлэх юм байна гэснээр Сухо төрүүлж түнд хэлэхээр болдог. Тэр нь Сухо шин найз залуутай болсон байдгөө хөрх. Манай Хянсууч уг нь эргээд нийлээл гэж хэлэх гэж байсан юм байлээ. За энэ хооронд Жэхи ажлынхантайгаа гарч байдаг. Тэгсэн нэг залуу нөгөөхөө гейгээ тоглоод ирсэн ч манай Жэхи шууд уурлаад явах гэдэг. Эн чинь тэгж нэгээ доромжлохоор үг хэлдэг юм уу? Гей байлаа гэдэг яад юм тэгэл. Тэгсэн чинь нэг залуу ирснээр би чамаа бүргээд өгье. Ийм орой эмхтэн хүн ганцаараа явах аюултай гэсэн чинь чи өөрөө эрт хариул яаж вэ? Эрэгтэй хүн гэртээ эрт харьчихвал эмхтэн хүн шөнө аюулгүй явах юм биш үү гэж хэлдэг. Асал зэм үйлж чаан шүү. 천재인데. Жэхич гэрийнхээ гадаа иртэл гэрэл нь хасаалттай байхаар нь Хянсуу гэржээгээд баярлаад яваад ортол Ким Дурак гэрийнх нь хамгийн мгөөс нь олцсон сууж байдаг. Тэгэл тэр чин гей биш байсан юм шүү. Чи намайг хуурж байсан байна. Тэргээ манай хүнийг шууд алгадаж унгаагаал. Тэгснээ очоод би чамайг уучлнаа. Би чамд хайртай. Хоёлоо одоо бүхнийг шинээр эхлүүлээ төхөө гэл. Үнэн таг гарваас. Тэгсэн манай Жэхич үгүй би хүсэхгүй байна. Манайхаас яв гэсэн чинь үнэн боомсгаа чинь манай хүнийг бүр унтлан зохиоол. Тэгснээ дээрээс нь бүр өшөглөөл. Тэгээ манай Жэхигийн утас дуграад Ким амьсгаа утсыг нь авах гэж байхад нь Жэхич толгоор нь зөхөж хаяал өөрийнх нь утсыг шүүрч гараад Хянсуу руу залгадаг. Хянсууч түүнийг тайвшруулад цагдаа дээр очиж би бас очлоо гэдэг хоёулаа хоёр талаасаа гүйж өгнөө. Хянсууч такси өрөөд очиж явах замдаа Ким амьсгааг харчдаг. Тэгэл хойноос нь яваад очтол өнөөх нь бааранд ороод дотроосоо дөгжсөн байдаг. Манай борооч хаалганыхын шилийг шууд хаглаад. За ингээд Жэхи цагдаагийн газар сууж байтал манай Хянсуу гавтаа ороод ирнэ. Араас нь Ким амьсгаа дэлб нүдэлцээ ороод ирдэг бас. Ингээл цагдаа тэр буу юм болно. Ким амьсгаач энэ залуу өөрийгөө гей гэд манай найз охинтой явуулж исэн. Тэрийг нь би өөрөө барьж авсан би мэдсэн ингээл. Цагдаа харин тэднээс асуудаг.
чи үнэхээр гей юм уу гэл тэгсэн ч борооч одоо нэгэнтээ шийдсэн болтой өөрийнхөө ижил хүсдэн гэдгийг маш зоригтой хэлнэ. Ингээд тэд хамаг шархаа болгуулад эмнэлгээс гарч явсан Хянсууч суухаг өөр найз залуутай болсон талаар хэлээд уйлдаг. Ингээд үзэгдэл солигдож Жихиж ажил дээр ажлынхаа нэгэн эмэгтэйг өмөрч менежерийнхаа янзыг нь үзээд авнаа. Тэрийг нөгөө хүргээд өгье гэсэн залуу нь алсаас гарч ийнэ гээл. Дараа нь тэд ажиллаараа караоке орсон байдгүй. Менежер нь дуулж дуусаал их л чухал юм ярьж байхад манай Жихи генетикийн нэг дуу тавиал дуулаад эхэлдэг. Менежер нь ч түрүү харж ирсэн аа. Би тэрэнд дурггүй гэж хэлдэг. Өнөөх ажлынх нь аятайхан залуу гадаа гараад уцаар ирж байхад нь Жихи яг ардаас нь гарч иж таарад яриаг нь сонсчихдог. Өнөөх залуу нь уцаараа манай менежер түн дурггүй гэсэн. Гэхдээ би бол дуртай. Тэр хөөхөн бас дөг. Би одоо юу хийх хэрэгтэй вэ? Би одоо яах ёстой вэ гэж найзтайгаа л ирж байгаа бол тээ. За ингээд тэд хоорондоо харц тулгарч чаддаг. Манай Жихи ичиж доошо хараад ичингүүрэл өнөөх залуунч бас сандраал. За ингээд энэхүү үйл явдлаас хойш 3 жил өнгөрсөн байдаг. Манай Жихи өнөөх залуутайгаа гэрлэх гэж байгаагаа Хянсууд хэлдэг. Ингээд гэрээсээ явхаар хамаг хувцаа багалж бэлдэж эхэлдэг. Жихич найз залуутайгаа ярьж байхдаа маш аз жаргалтай харагддаг. Ингээд хормын өдөрч болж хормын дууг Хянсуу дуулдаг. Нэг алдартай нэг эмэгтэй хүн дуулдаг л дуу юм шиг байлаа. I'm a bad girl, hey boy энтергээл бүжиглээд стаалж өгнө. Манай хүн чи тэр дуугаа дуулж байхдаа нэг эрэгтэй хүн рүү зааж дуулж муулаад яг өөрийгөө ерөөсөө гей гэдгээс одоо ичиж санаа зовхоо болсон байдаг. Ингээд тэд нэгээ хараал, уйлаал, хамт дуулаал ингэж л төгсөөсөө гэсэн шиг л хэсэг гардаг. Манай брож дотроо миний 20 насыг хамт өнгөрөөсөн. Надад бүхнийг сургасанд баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Баяртай Жихи гээл. За ингээд хорим дуусаж Хянсуу гэртээ ирээд зохиол бичих ажилдаа орсон байдаг. Тэгсэн чинь гинтгэн л Жихи түүн рүү залгаснаа. Би чамаас нэг юм асуухаа мартчихжээ. Чи сохор болцоонд явах уу? Нэг цагдаа залуу байгаа маа гэсэн чинь Хянсуу. Яг гинт хэрэгтэн байснаас дээрэл юм бэ гэхэд Жихи за тэгвэл би болцоогч нь товлолоо шүү. Би ингээ удахгүй нислээ. Дараа яригээл уцаа тасалдаг. Хянсууч түүнийг бодож инээд алдаад дараа уулзъя Жихи гэснээр кино маань дуусдаг. Ойлгомжгүй ярьсан байж магадгүй. Би бас ингэж хоолойгоо уншихтаа зарим хэсгүүдээ баг яг киногоо үзсэн тулдаа л ойлголоо. Ер нь тэгээд он цагийн шилжилтүүд айгүй ихтэй болохоор хэрвээ үзмээр санагдах юм бол та бүхэн нэтээс Love and the Big City 2024 гэж хайгаад үзэх боломжтой. Англи хадамлаар бол хаасаагүй л байж байгаа дөө. За ингээд энэхүү кино маань таалагдсан бол та бүхэн лайк дарж subscribe хийгээрэй. Хэрэг таалагдаагүй бол сэтгэгдэл хэсэгт хараалын үг бичиж бас болно. За баярлалаа. Баяртай.